Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэн сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ сувгийн эрхлэн бэлтгэдэг ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн ярилцлагын нэвтрүүлгийн эхний зочин маань бол Монгол улсын зөвлөх хамгаалалт зүйч хөдөө аж ахуйн их сургуулийн багш Айлтгүй докторыг бид нар урьдсан байгаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэн танд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр Айлтгүй багш бид хоёр бол малын үржлийн чанар гэсэн энэ сэдвийг хөндөж ярилцах юм аа. За эхний асуулт болохоор энэ сүүлийн үед бол малын өвчин нэлээд их гарч байна. Цэцэг өвчин байна, голомт нь устдахгүй байна гэж байгаа. За боом, шүлхийний тухайч гарсан. Тэгэхээр энэ одоо өвчин их гарч байгаа шалтгаан нь ер нь зөвхөн одоо юунд байна уу гэж та бодож байна. За тэгэхээр альва халдварт өвчин үүсгэгч нь бол вирус хэмээх бичил өвчтөн байдаг. За энэ бол шим ертөнцид амьдарсаар байдаг амьд организм. Ямар нэгэн тодорхой нөхцөл бүрдэхээр мал хүнд болон амьтанд бол өвчин үүсгэх болж хувирдаг. Тэгэхээр өвөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бол энэ вакцинжуулалтын арга хэмжээ авч байна л да. Тэгэхээр вакцинжуулалт гэдэг бол тодорхой дэг журамтай, тодорхой хэмжээтэй тунтай, хугацаатай ийм явагддаг процесс байх ёстой. Тэгэхээр өнөөдөр вакцинжуулсан тэр орчинд дахиад өвчин гараад байгаа энэ асуудал дагуулад байна. Тэгээд дахиад вакцинжуулах асуудал нэмэгдэж гарч ирж байна. Инхээр яхаггүй л малын чанар чинь нөлөөлөх юм байдал үүсдэг. За сүүлийн үед бол яг мэрэгжлийн хүмүүс ярьж байгаа нь бол энэ өвчин үүсгэж вирус бас амьдрах чадвар нь өөрчлөгдөд байна гэж. За энэ бол одоо хуультай тийм ээ. Байгалийн шалгарлын хуулиар бол өнөө вакцин диспертэй хэсэг нь үлдээд тэсвэргүй хэсэг нь устдаад ингээд одоо өөрчлөгдөд байна. За тэгэхээр вакцин орчиндөө дасаж зогцоод ингээ өөрчлөгдөд байгаа юм чинь бид юу ярих ёстой вэ гэвэл малаа чанаржуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл малаа энэ өвчин эмгэгт дэцвэртэй дархлаатай болгох чиглэлээр үржлийн ажлыг бол явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл чанар сайтай мал бол дархлаа сайтай байна гэдэг ийм ерөнхий зүйл тогтол бол бий. Тэгэхээр яг ер нь одоо вакцинжуулах ажил бол нэлээд их явагдаж байна. За хугацаанд дууссан байна ч шиг шинэ захиалаад өөр төрлийн вакцин авчрах ёстой ч гэж яг шиг. Тэгэхээр энэ малыг вакцинжуулахад махсууных нь одоо чанарт нөлөөлөх ийм байдал байдгүй. Ямар ч байсан ер нь угаалга энэ хийсний дараа бол тэд хоног вакцинжуулсан байгаа тэд хоног махсууг нь хэрэгжилж болохгүй гэж хэлдэг шүү дээ. Энэ цаашдаа ер нь нэлээд хэр нөлөөлт юм бол. Энэ дээр яг тэр журмаар нь явуулаад байвал. Тэр хавар намар хоёрлоо явуулж байгаа шүү дээ энэ вакцинжуулалтаа хийж. Журмаар нь явуулаад байхад бол тэр тодорхой тэр карантины хугацаагаа дуусгаад махсууны сун ашиг шимд янз бүрийн нөлөө үзүүлэхгүй байх магадaltaй гэж ингэж үздэг. Гэхдээ энэ яг өнөөх дэглэм журмын биш байдлаар явуулаад байгаа явдал их харамсалтай байна. Дахин өвчин гараад ирж яваад ерөөсө бөөнөр нь вакцинаар бөмбөгчж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл 100 малтай айл байлаа гэхэд тэрний нэг 7-8 өвчлөөд ирэхээр л эсвэл нийтлэг дахиад вакцин зүйуулаад хийчих байна. Эсвэл устгаад хийчих байна. Тэгэхээр өнөө дархлаатай малаа устгахчих байна уу юу өвчинд. Тийм ээ. Ийм учраас энэ ингэж одоо замбраагүй их хэмжээгээр дахин вакцинжуулах асуудлаар ер нь болгоомжлох ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр малын чанар сайжруулах тухай асуудал, үржлийн чанар сайжруулах тухай асуудал бол ерөөсөө л өнөөдөр энэ хээлтөлөгч мал дээр л анхаарах шаардлагатай. Одоо манай монголчууд ярьдаг ч хээлтөлөгч мал бол сүргийн талаа гэж. Яагаад гэвэл нэг үнээс нэг л тугал авна, нэг бухнаас нь манай одоо энэ мэрэгжлийн хэллэгээр хээлтүүлэн тохироогоор 30-аас 35 тугал авах хэрэгтэй. Тийм учраас хээлтүүлэгч малыг энэ мэрэгжлийн хяналтанд оруулахгүй өнөөдөр яг малчид дээр энэ хээлтүүлэгч мал төвлөрч байгаа юм. За энэ дээр бүр яг би бас танаас тодруулаад асууя гэж бодож. Тэгээ гадаадын одоо сайн үйлдвэрийн малын одоо хээлтүүлэгч энэ төр гэл янз бүрийн мал авчирч шүү дээ. Хээлтүүлэгч авчирч байгаа. Их хэрж байгаа. Тэгэхээр энэ эрлэцжүүлэг явуулж ийн гэдэг маань ер нь одоо таны бодлоор бол хэр зэрэг байдаг. За энэ гадны байх гэдэг болгоомж. Гадны төрөлжсөн өндөр ашиг шимтэй үйлдвэрүүдийг авчирч байна л да. Энэ махсууны ялангуяа адуучид манай уяачид бол одоо янз бүрийн хурдан маар авчирч байна.
Тэгэхээр зүй зохистой явуулах ёстой. Яг энэ мэрэгжлийн хяналтанд дор явуулдаг зөвхөн одоо нэг бухууны хоёр нийлэхээр үржлийн ажил гэж ойлгодог энэ ойлголтоос бол нийтлэг тийм ойлголт байх шүүгээ нэнээс салах ёстой. Энэ бол их нарийн мэрэгжлийн ажил байгаа юм. Тийм учраас зохистой тодорхой тийм нөхцөлд энэ релизжүүлгийг явуулвал ашигтай. Тухайлбал одоо махан ашиг хэмиг дэвшлүүлэхийн тулд бол хэрэгцээний релизжүүлэх гэдгийг явуулдаг. За энэ бол манай Монголд байгаа бодтой жишээлбэл Сарлаг Монгол хоёрын дундаас Хайник гэдэг мондаг амьтаг гачиж байна. Тэр бол зөвхөн нэгдүгээр үеийн релиз дээр л байна. Хойшоогоо 2 3 болоод ирэхээр ортон балиан болоод буураж авчдаг. Тэгэхээр нэгдүгээр үеийн энэ релизийн тэр онцлог чанарыг ашиглаж маха сүүний ашиг хэмиг дэвшлүүлэх ийм боломж бол бий. Энийг мэрэгжлийн хяналтанд дотор тодорхой бүс нутагт явуулахад бол энэ ашигтай. Нийтлэг тэр Монгол малынхаа үнд гэн понтыг алдах юм бол энэ аюултай. Өөрөөр хэлбэл нутаг орныхоо байгаль цаарыг өөрөө нөхцөл тогтсон манай Монгол мал гэдэг бол их онцгой гэн понт шүү дээ. Бэлчээр ашиглаж чаддаг. Өөрөөр хэлбэл ингээд зарим газар бол бэлчээр доройтод харган шарилж хоёроос өөр юмгүй болчихсон байхад л манай мал тарган байгаа шүү дээ. Тэгэхээр харган сая шарилж хоёрын дундаас юм олж иддэг чадвар манай малд байна л гэсэн. Та энэ малын ген понтыг хадгалж үлдэх ажил ер нь хэр одоо төвшөнд байгаа гэж үнэлж яддаг бас санаа зовоогч байгаа зүйл байдаг. Манайд бол ер нь яаж энэ ажлыг зохион байгуулж байгаа юм? За энэ бол мэрэгжлийн байгууллагууд бий л дээ. Тэгэхдээ яг шаардлагын хэмжээнд ажиллаж чадж байна уу юу гэвэл энэ эргэлзээтэй байгаа. Бас тэр сэтгэл төрөхгүй одоо мэрэгжлийн хүнэнүүдээр харахад бол хөрөхгүй байгаа шүү дээ. За социализмын үед байсан одоо тэр амьдын ашиг шимийн чанар бол одоо буурчихсан байгаа. Ягаад гэвэл энэ мэрэгжлийн хяналтаас одоо хөндийрсэн учраас ерөөсө дураараа ингээд сайн дураараа хүмүүс өөрсдөө сонгоод авдаг энэ явдал бол бас зарим талаар алдаа болчиход байна. Тэгээ 5 хошуу малаас ойлгоод доктор тэгэхээр адуу өхөр хоёр дээр л ер нь одоо гадны үйлдвэрүүд орж ирж байгаа шүү дээ. Хонь ямаа за тэмээ энэ төр гэж бол бид болоогүй юм байна. Тэгэхээр энэ одоо эрчимцэн аж ахуй байгуулж байгаа энэ компаниуд маань энэ мэрэгжлийн мал зүйчдийг байлгах, мэрэгжлийн мал эмнэлгийг байлгах тал дээр ер нь бас ямар санаачлаг гаргадаг юм бол би бол энэ дээр л одоо байдал ямар байдаг бол гэж бодогдоод байт юм л да. За тэгэхээр өнөөдөр ингэж хийдэг юм л да. Мэрэгжилтэй хүн мөнгөтэй хүн хоёр салж чаддаг. Тийм ба. Тийм учраас асуугаад байгаа юм. Бидний үеийн одоо сургалтын чанар тэр дадлага практикийн ажил тэр ер нь сайн байсан. Тийм учраас өнөөдөр би одоо манай настайхан бол бас нэг энэ талаар нэг дуурахтайгаа ингэж явж байгаа гэж боддог. За сүүлийн үед нөө дадлага практик хийх тэр орон зайвал их багуулсан. Хувийн аж ахуйнууд болсон учраас тэр малаараа одоо үндсэндээ одоо тоглоулдаг тийм аж ахуй байхгүй болчиход байна шүү дээ. Тийм учраас сүүлийн үеийн мэрэгжилтний энэ чадвар дадал суухад бол их нөлөөлж байна. За мэрэгжлийн хүн бол үнэхээр хэрэгтэй. Мэрэгжлийн хөнгүүгээр зүгээр ерөөсө гадны үйлдвэр авчрал замбрааг релиз хийлэг явуулаад эхлэх юм бол үндсэн гэн фонд алднаа. 60 хэдэн онд та нар мэдж байгаа. Гонжоос үл тонь гэж нарианоос тоньяар нэгдэл үйлдвэрлэж байсан. За тэрнийг бол яг тодорхой тогтоосон юм байдгүй. Ерөнхийдөө манай энэ малын чанарт бол бас сөрөгнөл үзүүлсэн гэж ингэж үздэг. Тэгээд өвлөлт гарч байна тийм. Тэгээд яг тодорхой бол судлаа тогтоосон юм бол байдгүй. За мал зүйч хүн, малын эмч хүн хоёр бол адилхан бүгд хоёулаа одоо мал сүргийг нэрвэлжүүлэх, үйлдвэрх сайхан сайжруулах энэ өсөлтөнд үржүүлэхийн төлөө явдаг бол судалтай. Гэхдээ хооронд нь бас нэг юм ер нь одоо үүрэг хариуцлагын тийм үү ийм ялгаа байдгүй. Мэргэжлийн онцгой ялгаа бий. Энийг ялгаж өгдөггүй юм. За яг малын эмч бол тодорхой тэр өвчин гарах үед малын эмч хэрэгтэй гэдгийг бол ойлгож байгаа шиг байна. За мал зүйч гэдгийг ойлгодог юм. Ерөөсө бухууны хоёр байхад л ерөөсө тэр үржлийн ажил болно гэж. Энэ бол тийм биш юм байна. Хичээлийн үзэж байгаа предметийн хувьд бол асар их ялгаатай. Мал зүйчд бол ерөөсө тэжээлэг, үржүүлэг, арчилгаа, маллага, технологи талын хичээлийг ахиу үздэг. Малын эмч нар бол малын янз бүрийн өвчин эмгэгийн тухай энэ шинжилгээ ухааны үндслэлийг бол судалдаг юм байна. Тэгэхээр бол зөвхөн хар угаар ойлгох гэдэг бол инженер гэдэг агуулгад ойлгочих юм л доо. Мал зүйч гэдэг бол зохион бүтээгч инженер, малын эмч гэдэг бол засварын инженер гэж ойлгочих хэрэг. Тэгвэл их тодорхой ойлгох. Их тодорхой зөвлөл байна тийм ээ. Зүгээр нэг зөвлөл байдаг л да шог ярэ. Зүгээр энэ одоо манай хоёр мэрэгжлийг яаж ялгахгүй гэдэг нь боридуудын хооронд ярьсан нэг тийм шог ярэ байдаг. Ямар ялгаа байна вэ гэж асуухад өсөнд нь тариа хийгээд өксөнд нь акт өгдөг юм. Алын эмч гэдгийг чивэнд нь хаймар сургуулаж ихэнд нэмэг зүтгэн зоо техник гэдэг юм гэж. Ийм. За энэ зүгээр шог яриач гэсэн бас одоо бас дөхүүлж хэлсэн байгаа. Тий. За тэгэхээр одоо ингээд энэ саяныхаа ярьсан юмуд одоо асуудлуудыг дүгнээд та яг эцэст нь товчхон дүгнэлт хэлвэл юу байх вэ? За тэгэхээр ерөөсөө
энэ мал аж ахуйн салбар руу чиглэж байгаа үйл ажиллагаа бол өнөөдөр яг энэ мал эрүүжүүлэх тухай их ярьж байна. Өчигдөр их хурлын гишүүд бас ярьж байна лээ. Зарим нь бол малын өвчнийг устгах хэрэгтэй гэж ярьж байгаа. Зарим нь бол тэр тэмүүлэн гишүүн энэ төр одоо малын үржилийн ажил. Үржилийн ажил гэдэг маань ямарваа өвчнөд эсвэртэй ийм мал сураг бий болох тухай асуудал. Энэ бол нэгдүгээр асуудал байх ёстой. Энэ рүү анхаарлаа хандуулж энэ бол одоо стратегийн чиг бодлоготой нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт малын бэлчээр муудаж байна. Би одоо болгоны хэдэн сумаар энэ зун явлаа. Тэгэхэд бол тэнд зүйлийн бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл мал иддэг чанартай 32 зүйлийн ургамал ургадаг байсан бол өнөөдөр бага далгацсан газар нь 12 их далгацсан 3хан зүйл үлдсэн байна. Тэгэхээр чинь малын өнөө иддэг юмны чанар модж байна гэсэн үг. Чанар модаад ирэхээр яг үгүй л өнөө дархлаа чинь сулгарна. Өнөө өвчин эмгэг авах боломж бүрдэж байна. За хоёрдугаар асуудал бол энэ балчээрийн хүрэлцээ тэжээлийн хангамжийн асуудал. Тариалан тарж байгаа аж ахуйнуудад энэ малын тэжээл тариалах талаар одоо асуудал дэвшүүлж урамшуул болгох шаардлагатай байна гэж үзэж байна. Хоёр дахь асуудал. За гурав дахь асуудал нь урьдчилан сэргийлэх халдваржуулах арга хэмжээ. За өмнөх нийгмийн үед бол мэдэж байгаа баг. Гашаа, хороо, бэлчээр, ус энэ бүгд чинь өнөө вирус гэдэг чинь байж байгаа шүү дээ. Одоо итгэхгүй байдалтай. Тэгэхээр тэрнийг итгэвтэй байдалд оруулахгүй тулд тэрнийг урьдчилан сэргийлэхийн тулд халдваргүй үйлдэх арга хэмжээвэл авах ёстой. За дөрөв дэх арга хэмжээ бол вакцинжуулалтын тухай асуудал. Тэгэхээр өнөөдөр дөрөвдүгээр ээлжинд л авах арга хэмжээг маань нэгдүгээр ээлж болгоод яваад байгаа юм бол гэдэг нэг ийм л ойлголттой би яваад байгаа. За баярлалаа. За ингээд манай энэ нэвтрүүлэгт хүрэлцэж оролцсон Монгол Улсын зөвлөх мал зүйч хөдөө аж ахуйн сургуулийн багш Айлтгүй танд үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За. За ярилцсан нэвтрүүлгийн дараагийн зочин бол Монгол Улсын эрүүл мэндийн сайд цог цэцэг. Бид сайд цог цэцгийг урьж энэ нэвтрүүлэгтээ оролцуулж байна. Тэгээ өнөөдөр бид хоёрын бас ярих сэдв, хөндөж ярих сэдв бол донорын тухай хуулийг шинжилсэн найруулга оруулах энэ тухай асуудал байгаа. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногийн 3 дахь байна уу да, энэ 7 хоногийн дундуур Монгол Улсын засгийн газраар энэ донорын тухай хуульд шинжилсэн найруулга оруулах тухай үзэл баримтлалыг батллаа. За эндээс бас энэ хуулийн төслийг цааш нь одоо оруулж хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт танд одоо тухайлан өөрөг болгосон. Тэгэхээр би бас энэ одоо зүйлтэй холбоотойгоор зарим зүйлүүдийг бас тодруулж асууя. Үзэгчдийн сонирхож байгаа асуудал гээд таныг өнөөдөр урьсан. Тэгэхээр энэ Монгол Улсын донорын хууль бол 2000 онд батлагдаад 2012 онд бас нэмэлт өөрчлөлт оруулсан юм билээ. Тэгэхээр энэ донорын хуулийн ерөнхийдөө одоо хэрэгжиж байгаа явц байдал нь ямар байгаа та энэ талаар өөрийнхөө дүгнэлтийг эхлээд хэлэх үү. За донорын хууль бол 2000 онд батлагдаж 2012 онд өөрчлөлт орсон. 2012 оноос хойш одоо 4 жил энэ хугацаанд бол тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн орчин шаардлагатай. За мөн энэ донорын хуулиуданд нэмэлт өөрчлөлтүүд орох шаардлагатай. За мөн олон одоо зөвхөн элэг бөөр шилжүүлэн суулгах биш одоо зүрх уушиг ясны чөмөг за бэлгийн одоо эс шилжүүлэн суулгах гэдэг ингээд олон зүйлүүдийг бол нэмэлт өөрчлөлтийг заашгүй шаардлага гарч байгаа. Тийм учраас одоо энэ хуулийг шинжилэн найруулж энэ чиглэлээр тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлье гэсэн байдлаар бол бид нар үзэл баримтлалыг өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар орж батлуулсан. Тэгэхээр зэрэг энэ үзэл баримтлалаа батлуулчаар бид нар одоо энэ хуулиа одоо өөрчлөлт оруулах энэ ажлын хэсэг маань нэлээд шуурхай ажиллах ийм боломжтой болчихж байгаамаа. За тэгэхээр энэ дотор нь би бас энэ хуулийг ер нь шинжилж найруулснаар ямар одоо ач холбогдолтой байх, ямар асуудлуудыг шийдэх вэ гэдгийг бас одоо 4-5 зүйлийг
танаас тодруулж асууя гэж бодож байгаа юм. Та манай үзэгч олон энгийн хүмүүст ойлгомжтойгоор бас тайлбарлаад өгч зүгээр байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг одоо энэ одоо үжил баримтал дээр хэлсэн энэ одоо хэлээр бол эргэтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн орондоо хийдэг болно. Ингэснээр гадаад руу орсон мөнгөний өрсөлдөлийг бууруулна гэсэн ийм залтаг байна л да. Тэгэхээр энийг бол ер нь одоо чухам яагаад ийм шаардлага гарч ирж байгаа юм бол энэ маань зүгээр одоо бодоход бол манайхан одоо гадаад руу явах гэдэг эргээд зардал мөнгө гардаг, цаг хугацаа алддаг гэдэг их олон талыг бодож орж байгаа залт болов уу гэж бодож байна. Та энэ дээр ярих. Тийм. За ер нь бол эргэтэн шилжүүлэх энэ мэс заслыг өөрийн эх орондоо хийж эргэтэн шилжүүлэх төв байгуулна гэдэг бол өөрөө олон улсын одоо шинжлэх ухааны анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшлиг илэрхийлж идэг зүйл. Олон оронд өнөөдөр танах эргэтэн шилжүүлдэггүй гэхдээ эргэтэн шилжүүл суулгадаг гэхэд тэр анагаах ухааных нь хөгжлийг төвөөр тодорхойлж идэг. Тийм учраас өнөөдөр бид нар бол энэ чиглэл дээр эргэтэн шилжүүлэх төв байгуулад энэ чиглэл дээр тодорхой хэмжээний төрөүний хэлсэн олон төрлийн энэ эргэтэн шилжүүлэх эмчилгээг хийх ёстой. Өнөөдөр бол гадаад руу гарч байгаа хүмүүс бол эмчилгээнд явж байгаа хүмүүс бол ихэвчлэн эргэтэн шилжүүлэх чиглэлээр эмчилгээнд явдаг. Өөрөөр хэлбэл нэг $50,000-аас бага нь одоо $50,000, за ихтэй $250,000 энэ эргэтэн шилжүүлэхэд иргэн хүн зарцуулсан байдаг. Инээс үүдэлтэй эдийн засгийн хохирол, эдийн засгийн эрүүл мэндийн үүдэлтэй эдийн засгийн хохиролд үүсэж идэг. Тийм учраас энэ чиглэлийг багасгах чиглэлээр өөрөөр хэлбэл бас л энэ ард иргэдийнхаа эрүүл, аюулгүй орчинд за мөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй авах чиглэлээр энэ хуулийг бол шинжилэн боловсруулж гаргаж байгаа. Тэгэхээр ийм төв байгуулчихаар нөгөө талаар бас манай мэрэгжлийн эмч нар их сайн одоо бэлтгэгдэн юу чадвартай болно гэдэг. За өнөөдөр бол өнөөдөр бөөр шилжүүлэн суулгасан 128 хүн байна. Илэг 28 хүн шилжүүлсэн байна. Ясны чимэг 2 хүн шилжүүлсэн байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр манай эмчнэр бол ийм мэс засал хийх чадамжтай болсон. За зарим эмчнэр бол одоо бас зарим нэгэн оронд урилгаар очиж энэ эргэтэн шилжүүлэх мэс заслыг бол хийж байгаа. Гэхдээ биднэрт бол учир дутагдал байгаа л да. Энийг бол бид нар цаашдаа анхааралтай хандуулж бодлогын хувьд эрүүл мэндийн яамнаас энийг чиглүүлэх ёстой. Олон улсын байгууллагуудад бид нар саналуудыг тавиад байгаа. Манай одоо ялангуяа шинэ технологи нэвтрүүлж байгаа энэ чиглэл дээр багаар нь эмч мэргэжлүүдээ бэлдъя. Зөвхөн эмч биш, сувилагчтай, одоо унтуулгын эмчтэй, за тэр мөн хагалгааны бусад одоо мэргэжлүүдтэй хамт ингэ сурах юм бол энэ угаасаа эргэтэн шилжүүлэх гэдэг маань олон цагаар зогсдог хагалгааны ширээний ард олон хүний хүч хөдөлмөрөөр босч идэг ийм зүйлэлтэй. Тийм учраас тэр бүх хүмүүсийн багийн одоо тогтолцоогоор сургаж дээрэс нь тэдний одоо багийн амжилтыг бол гаргах гол үндсүүл энэ дээр байдгаа гэж ингэж эрүүл мэндийн яамнаас бол үзэж байгаа. Тэгээ ер нь бол бас сонсож хахад хагалгаа хийлгэсний дараа эргэтэнгээ шилжүүлж суулгасны дараа ч юм ер нь бас асаргаа сувилгаа бас их орно. Их мэрэгжлийн тийм юм шиг өстэй гэдэг болдог тийм ээ. Тий. Саяхан хуралдсан мэс засал эмч нарын чуулган дээр би бас яг энийг хэлсэн. Ер нь бол аливаа нэг өвчнийг хагалгаанд ороход хагалгааны урьдчил байдал гэж одоо хүний биеийг бүх чиглэл дээр нь үзэж шалгаж тэн дээр одоо хагалгаан дээр ямар нэгэн хүндрэл гарахгүй байх бусад эргэтэн системийн тогтолцооны хямралууд байгаа эсхийг нягтлж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь хагалгаа амжилттай явлаа гэхэд хагалгааны дараах хүндрэлийг бол маш сайн бодож төлөвлөж орох хэрэгтэй. Хэрвээ энэ хагалгаан дээр одоо ийм байдал үүсвэл яах вэ? Тийм ээ? Цус тогтохгүй байвал яах вэ? Судасны залгалтууд хоорондоо холбогдохгүй байвал яах вэ? Өөрөөр хэлбэл эн чинь хүний эргэтэн тогтолцоо гэдэг маань хүн хүнд өөр байдаг. Зарим хүмүүст одоо яг хэвийн явагдаж хэвээр, зарим хүмүүст одоо гаж хөгжилтэй байдаг. Энэ хөгжлөөсөө болоод хагалгаан дээр тодорхой хэмжээний эрсдэл гарч идэг. Тийм учраас өнөөдөр шинжлэх ухаан энэ чиглэл дээр ямар хүндрэлүүд гардаг вэ, ямар өөрчлөлтүүд гардаг вэ гэдэг дээр нь бүр заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хөтөч хийгээд өгсөн байна. Энэ хөтчийг л их зөв бодолцож, зөв гарцыг харж эрслээсээ хамгаалж орох хэрэгтэй. Хагалгааны дараах энэ арга хэмжээ бол туйлын чухал. Нийт хагалгааны бараг 60-70% бол энэ хагалгааны дараах эрслээс хамгаалах асуудал байдаг гэж би эмч хүний хувьд боддог. Тийм учраас энэ чиглэл дээр тодорхой хэмжээний бид нар бол маш сайн, сахилгатай, хариуцлагатай дээрээс нь одоо энэ эрсдлүүдэд бодсон энэ менежментийг л хийх ёстой гэж ингэж үздэг. Тэгэхээр ер нь олон түмэн ч гэсэн бас нэлээд
үнэн зөв тийм тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай байх гэсэн үднэс би хоёр зүйлийг тодруулж асууя гэдэг. Энэ дээр бас амьгүй донорыг дэмжин амьтад донорыг болохоор хамгаална гэсэн ийм заалт орсон байлээ. Та энийг энгийн хүмүүстээс тайлбарлаж болох уу? За тий. Ерөнхийдөө нөгөө амьгүй донор гэдэг маань өөрөө бол одоо клиникийн үхэл гэж байдаг. Тархины өвчлөлттэй тийм хүмүүсээс авах энэ хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл иргэн хүн бас өөрийнхөө иргэнийхээ үүрэгтэй би одоо ямар нэгэн байдлаар осол гэмтэлд орох юм уу, ямар нэгэн байдлаар золгүй явдал болох юм уу, ийм тохиолдолд бид миний эрхтнийг авч нэгэн хүнд буян үлдэж болно гэсэн ийм одоо хувь хүний өөрийнх нь нэг тийм инэрэнгүй үүс гэдэг юм уу, тийм байдал үзэл бодлыг баримталдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тийм хүмүүст хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд өгчих юм бол энэ донорыг авчих юм бол бид нарт бас нөгөө амьтад донор гэдэг маань амьд хүнээс аваад тэр чинь нөгөө хэсэгтээ бас эргэтэн системийн хувьд доголдол болж байгаа шүү дээ, тийм ээ, хэсэг хугацаанд ч гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсээ хамгаалаад яг иймэрхүү үнэхээр одоо гэрээсэлсэн одоо тодорхой хэмжээгээр тохиролцсон ийм хүмүүсээсээ л бид нар одоо энэ клиникийн өвчлөлтэй тэр тархины өвчлөлтэй хүмүүсээсээ донор авах энэ эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа. Энэ бол яханда шинээр орж байгаа зал. Тэр энэ шинээр орж байгаа зал. За амьтад донорыг хамгаална гэхээр одоо юу гэсэн үг? Тий. Амьтад донорыг хамгаална гэдгийг саяны нөгөө амьгүй донороос авахтайгаа л уйлдаж гарч ирж байгаа зүйл тий. Тэг болж игэл амьгүй донороос авчих юм бол амьтад донор маань бол дахиж нэг хүн хагалгаанд орж тий одоо эргэтэн системэд хайруулж ингэж хүнд өгнө гэдэг маань бас л өндөр эрсдлээр л гарч байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энэ донорын зар сурталчилгаа явуулах зуучилж байгаа энийг бас одоо хориглоно гэсэн байна. Хүний энэ одоо цаашдаа хүний 8-аас сэргийлэх ийм одоо нөлөөтэй гэсэн байна л да. Энийг та жоохон тодруулж байгаа. Тийм. Ер нь бол олон улсын бид нар жишг өнөөдөр бас бид нар ингээд шинжлэх ухааны хэдийгээр араас нь хөгөөд явж байгаа ч гэсэн бид нарт бол бас ололт амжилттай байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг тухайн бусад орнуудад хэрэглээд энэ маань ямар зүйл нь болох вэ, ямар зүйл нь болохгүй вэ гэдгийг төрчихсөн байгаа учраас бид нар тухайн оронд гарч байгаа эрсдэлтэй зүйлүүдийг бид нар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эрсдэлгүй зүйлүүдийг бид нар цааш нь хуулиндаа заагаад аваад явах ийм боломжтой болж ирж байгаа юм л та. Тэгэхээр зэрэг энэ амьгүй одоо донороос юугаа авах нь хамгийн чухал, эргэтний авах нь чухал. Гэхдээ энийг бол сурталчилж болохгүй. Сурталчлах юм бол энэ хуулиар хорж өгөхгүй юм бол энэ өндөр үнэтэй байдаг учраас хүмүүс энэ дээр янз бүрийн одоо сөрөг урсгал гаргахыг үгүйсэхгүй. Тийм учраас энэс их болгоомжилж байгаа. Олон улс ч гэсэн одоо энэ чиглэл дээр болгоомжилж маш том хуулийн хатан ялтанд орно. Тэгэхээр энэ одоо хуулийг батлах манай төрийн төвшөөд холбогдох хүмүүс энэ донорын тухай ямар мэдээлэл таавах өгч байгаа ер нь хэр зэрэг ойлгож хүлээж авч байгаа. За бид нар сая олон улсын өнгөрсөн 9 сард бид нар олон улсын трансплантацийн байгууллагуудаас нийгэмлэгүүдээс хүмүүс ирж өнөөдөр Монгол улсад донорын тухай хуулийг өөрчлөлт оруулах дээр ярилцлага хийж семинар явуулсан байгаа. За мэдээж ажлын хэсэг гараад одоо үзэл баримтлал баримт гаргацсан чинь бид нар улсын их хурлын гишүүд хууль барих дээд байгууллагатай энэ чиглэлээр тодорхой хэмжээний ойлголтууд өгөх тийм цаг бол байгаа. За танд баярлалаа. Тэгээ манай үзэгчид ч гэсэн одоо бас хүсэж хүлээж өгдөө. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн яамтай бас сайд болоод бусад холбогдох газар хэлцээний дарганаар энэ чиглэлээрээ манай үзэгчдэд манай нэвтрүүлэгт орж бас тодорхой мэдээлэл өгч яах нь би энэ дашранд бас та бүхнээс хүсэж байна. Ингээд таны одоо танай салбарын хамт олонд бас ажлын амжилт хүсье. Танд баярлалаа. За.
ярилцыг нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнөөдрийн хувьд манай одоо дараагийн зочин бол бага боловсролын шинжилгээг дэмжих төвийн гэдэг ийм одоо төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ байгууллагын гүйцэтгэгч хэрэг Батолд гэдэг багшийг бид нар урьж ирүүлээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За би үзэгчдэд танилцуулахад Батол багш бол нийтдээ боловсролын салбарт 46 жил ажиллаж байгаа. За эндээс 14 жилийн бол хөдөө орон нутаг аймагт ажилласан. За боловсролын яамд бол мэрэгчлэнгээд бас одоо бага дунд боловсролын газрын дарга гээд нийтдээ 13 жил ажилласан ийм туршлагатай хүн байгаа. За ингээд өнөөдөр бид нар бас энэ одоо студид урьж ирсэн маань бас нэлээд учиртай байгаа. За Батол багш бол та одоо 2002 оноос эхлээд боловсролын яамд ажилласан байна. За энэ үедээ бас одоо таны хийж хэрэгжүүлсэн ажлын нэг бол хүүхдийг 7 настайгаас нь эхлээд энэ шилжүүл сургах гэдэг энэ одоо. Гэтэл одоо бол 6 настай хүүхдийг 7-тойгоос нь сургах бол зөв байсан буруу байсан янз бүрийн хүндрэл одоо дагж ийна гэсэн. Ийм л одоо юмнууд яригадаад байна л да. Тийм учраас би бас таныг нэгэн туулцных энийг бас сонирхоод асуучих гэсэн. Та бол одоо яг одоо зохиогч гэдэг юм уу хамт олонтойгоо нийлж энэ төслийг боловсруулсны хувьд ямар үнэлт өгүүлэлттэй явд. Тий. За би 2002 оны эхнээс боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны бага дунд боловсролын газрын даргаар ажилласан л да. За энэ хугацаанд 2004 онд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын стандартыг анхудаа боловсруулж гаргасан. За энэ үндсэн дээрээ хүүхдийг 7 наснаас нь сургуульдуудаа элсүүлэх. Тэр үед манайх одоо 8 наснаас нь элсүүлдэг байсан. За энэ ажлыг одоо үндсэндээ зохион байгуулж явуулсан. Гэхдээ энд бол саад бэрхшээл. Ер нь шинэ юм бэрхшээл энийг бол тулгарсан байх гэж бодогдоод байдیں۔ Гэхдээ 7 настай элсүүлэхэд бол нэг бэрхшээл гараагүй. Тэрийг бол одоо их оновчтой байдлаар бол шилжүүлж чадсан. За дараа нь бол ер нь хүүхдийг 6 наснаас нь элсүүлэх асуудал яригдж эхэлсэн. Улсын хурлын тогтоолж гарсан. Ер нь 2008 оны 8 оноос хүүхдийг 6 настайгаас нь элсүүлэх одоо ийм улсын хурлын тогтоол гараад тэгээд энэ бэлтгэлийг хангах ажил ихэлсэлтэй. За яагаад 6 настайгаас нь одоо элсүүлэх болсон гэхээр хүүхэд бага наснаасаа одоо амжилттай сайн сурдаг. Одоо насны хэдий бага байх тусам одоо сайн сурдаг, юмыг сайн хүлээж авдаг гэдгийг үндэслэсэн нэгдүгээр. За хоёрдугаар тэр нь дэлхийн 200 гаруй орноос 130 гаруй орноо хүүхдийг 6 настайгаас нь сургуульд элсүүлдэг. Одоо энэ бас туршлагыг гэдэг юм одоо энэ дэлхийн нийтийн чиг хандлагыг одоо гол үзлээ болгож энийг ингээд бэлтгэлийг 2004 оноос 7 настай хүүхдийг элсүүлсэн одоо жилээс эхлээд 6 настай элсүүлэх тэр бэлтгэлийг хангах ажил руу бол орсон байх юм. За тэгээд энэ ажлыг яаж хийсэн бэ гэхлээр ер нь одоо 6 настай хүүхдийг сургах, багшийг бэлтгэх, ном сургачгийг гаргах, за мөн гичээллэх анги танхимыг хүртэл одоо бэлтгэх ийм нарийн шаардлага бол байсан. Тухайлбал одоо бүр суух ширээгийн, сандлын, за тэдний бизнес одоо газар нөлөө асуудлыг хэмжлэнгээр олон юмыг бол шийдэх хэрэгтэй байсан. За энийг бол тэр 2008 оны одоо гичээлийн жилээс өмнө энийг хангасан л да. За түүнээс гадна нэг чухал юм байсан. Тэр юу гэхээр ер нь 6 настай хүүхэд гэж хэн бэ гэдгийг тодорхойлох шаардлага байсан. За ер нь дэлхийн нийтийн чиг хандлагаагаар бол 72-оос 83 сартай хүүхдийг буюу одоо 9 сарын 1-нд гичээлд одоо сургуульд элсэхэд яг бүтэн 6 ойдоо хүрсэн хүүхдийг одоо 6 настай гэж үздэг ийм одоо дэлхийн чиг хандлага байсан. За энэ үндсэн дээр одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын одоо тушаал гараад энийг 2008 он 6 настай хүүхдийг элсүүлэх ажил тэр гичээлийн жилд бол яг энэ юуг бол мөрдсөн байх юм. За харамсалтай нь одоо бас манай статистик мэдээ одоо бас тийм боловсронгуй биш байсан учраас дараагийн жилээс нь эхлээд энэ яг сараар нь хөөж элсүүлэх энэ ажлыг зогсоосоо. Тэгээ одоо өнөөдөр хүртэл бид нар бол одоо жишээ энэ онд бол 2010 одоо оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд л элсэн бүх хүүхдийг одоо 6 настай гэж үзээд сургуульд элсүүлж байна. Тэгэхээр 5 та мавтаа 6 та бас одоо 5 настай. Тэгэхээр яг одоо тэр түрүүний 72-аас 83 сартай хүүхдийг гэдгээр үл 9 сарын 1-ээс одоо нэгэн гэхэд 6 ойдоо яг 6 бүтэн ойдоо хүрээгүй байгаа хүүхд бол үг нь бол энэ жил биш тэр дараагийн хичээн жилдээ сургууль элсэх ёстой байхгүй. Тэгээ энийг одоогоор мөрж чадаагүй. Харин бол энэ
сүүлийн 2 3 жилд бол нэг хийсэн ажил бол энэ хүүхдүүдийн статистик мэдээллийг бол их сайн оруулж одоо захим хэлбэрт шилжүүлсэн. За ингэснээрээ бол ер нь бас хүүхдийг цаашдаа яг энэ ажлыг бас энэ 72-аас 83 сартай мөрдөх ажлыг хийх ийм боломж бол харин одоо бүрдэж байгаа гэж би бол харж байгаа юм тийм. Энэ одоо сайн талууд юм байна. Гэтэл бас жоохон хил ам дагуулад байсан талууд нь жоохон юу байгаад энэ хүн яриа гараад байгаа юм гэсэн. За энэ бол гол нь малчтаас гарсан байх. Тэгээ ялангуяа юу гэхээр өнөө 6 настай хүүхдийг одоо ингээд сургуульд илсүүлэхэд аав ээжийн аль нэг нь одоо сумын төв дээр одоо хүүхдээ бас одоо дотор байранд өгч чадахгүй гээд одоо ингээд бас дэндүү нялах юм гэдэг юм уу ийм байдлаас болоод одоо нэг гэр нь одоо тасарч юм уу өрөх гэр одоо тасараад тэгээд гэр бүл салж ээж шиг гэж баг яриа гарсан баг. Тэгсэн. Гэхдээ яг нарийн дээрээ судлаад үзвэл ингээд бүр гэр бүл салаад ингэсэн юм бол үнэ хэлэхэд одоо байхгүй. За тэгвэл энэ жил одоо сая улсын хурлаар юу гэж баталсан одоо боловсролын хуулинд өөрчлөлт ороод ер нь 7 настай бол бас элсэж болно гэсэн ийм заалт яасан. Тэгээ би одоо бас энэ намраас эхлээд удаагаадаа яваад багш нартай уулзаа сургуульд хийж байхдаа за одоо гिचнээ хүүхэд 6 настай хүүхэд сургуульд орохгүй 7 настай орно гэд үлдэв гэдэг юмыг бас одоо ингээд асуугаад байгаа л да. Яг нь ер нь байдал ямар байна вэ гэд. Энд бол нэг тийм айхтар олон хүүхэд одоо хэдэн зугаараа хэдэн мянгаараа тийм 7 настай орно гэд үлдчихсэн тийм юм бол байхгүй байна. Тэгээ энд бол бас хор хөнөөл байдаг байхгүй юу? 6 настай хэлсэн хүүхэд 7 настай хэлсэн гэдэг чинь яг 12 жил хэрвээ сураад гарах юм бол 19 настай одоо төгсөн шүү дээ. За 8-т орох юм бол бүр 20 настай төгсөн дэнгийн ингэж одоо сургуульд хожуу орсон хүүхэд сургууль завсардах магадлал ихтэй байдаг. Тэгээ одоо багш зарим эцэгүүд бол за бүр насын рүү хизээж байгаад оруулах гэхээр 8-т оруулна гэвэл баг 9-т орчиж байгаа гэсэн юм тийм үү? Тийм. Тэгэхээр гэхдээ одоо 8-т орох тухай асуудал бол ер нь байхгүй тийм ямар ч байсан байхгүй. 6-т ихэд за ер нь 7-т орох юм одоо энийг бол одоо яам одоо газрууд судалж үзэх хэрэгтэй л тийм. Энэ жил одоо яг гिचнээ хөөхөд яг орох байснаа орохгүй одоо үлдчихв гэдгийг нь бол харах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр энэ тэр хүүхэд нэргэн цөөн байсан бол бас энэ юм заалтаа бас одоо эргэж харж үзэх засах залруулах ч гэсэн асуудал бас байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ жил одоо 6 нас одоо настай хүүхдийг илсүүлэхгүй байж ч болно гэсэн нэг ийм залд орсон юм шиг байл шүү дээ. Энэ одоо жоохон энийг бол та ухралт гэж үзэж гин үү? Ер нь бол би бол энийг жоохон ухралтал гэж харж байгаа. Тий. Нэгэнт одоо түрүү одоо хуулиараа бол бид 6 настай хүүхдийг илсүүлнэ гэдэг одоо 8 оны өөрчлөлтөөр бол хийчихсэн байсан учраас тэгээ одоо болно гэдэг чинь бол одоо бас жоохон мэдээж хэрэг ухралттай хор хөнөөлттэй байж магадгүй. Гэхдээ манайд бол нэг энэ амьдрал дээр бол нэг юм даамжрахгүй байх гэж харж байгаа. Тийм үү тий. За. Тэгэхээр бага ангид суралцах хугацаанд 6 жил байсныг 5 жил болгоно гэдэг ингээд нэг шахсан гэдэг. Тэгээд энэ хүүхдүүд маань одоо гэрийн даалгавраа дийлхэ байлаа. Хичээлийн програм аягүй шахав байна гэсэн ийм яриа гарсан л да. Тэгэхээр энэ хэрвээ одоо үнэн бол энийг бас ер нь яаж шийдвэрлэж болох бол та энэ олон жил ажилласан. Тий. Тэгээд эн чинь анхны одоо юугаараа бол тэр 6 настай хүүхдийг илсүүлэхэд бага боловсролыг 6 жилд, суур боловсролыг 3 жилд, бүрэн дунд боловсролыг 3 жил ингээд 6 3 3 гэсэн бүтцээр бол хууль батлагдсан байхгүй боловсролын хуулинд өөрчлөлт орсон юм. За ингээ явж байгаад одоо сүүлдээвэл одоо тэр 6 настай илсэн хүүхэд 5 дугаар ангид орж явах тэр үед бол яг 5 дугаар одоо 5 жилийн дараа одоо зарим одоо хүмүүсүүд бол шүүмжилсэлдээ ер нь одоо энэ бага боловсролыг 6 жил олгодог нь бол дэндүү урт байна. Одоо их байна. Хугацаа нь их байна. Дунд ангидаа гол юмаа судлах ёстой гэдэг ийм шүүмжилж гарсан. За тэгээд одоо энэний дагуу бол бага боловсрол эзэмших хугацааг 6 байсныг нь бол 5 болгож өөрчилсөн. Гэхдээ одоо миний хараад байгаагаар бол одоо 6 жилд үзэх байсан одоо ийм одоо гутлуур байгаа. Одоо тийм одоо агуулгыг тэгж одоо судална. Одоо 6 дугаар анги одоо төгсөхдөө бол ийм зүйлүүдийг одоо эзэмшсэн, мэдсэн, чадсан байх ёстой гэсэн тэр имийг тэр юмнаас нь ердөө өөрчлөлт хийлгүүгээр хугацааг нь 5 жил болгочихлоор хүүхдэд ноогдох ачаал нь бол нэмэгдэж байгаа юм. Энийг бол би бас нэг биш удаа бас хэлж ярьж байсан боловч нэг айхтар ягаагүй. Энээс болоод бол ер нь бас хүүхдэд тодорхой хэмжээний ачаал ноогдсон гэдэг нь бол математикийн аргаар ч гэсэн бодоод гаргачихдаг тийм их төвөггүй асуудал байгаа юм. Тийм. За тэгээд одоо сая 2014 оноос бас цөм гөтлөөр сургалтын шинэ агуулгад одоо шилжилээ. Тэгээ энэ мөн тэр агуулга бол яг хэвээрээ. За зарим агуулгыг гассан юм ч вэ одоо нэмсэн зүйл ч вэ. Кембрижийн одоо
сургалтын хөтөлбөрийн дагуу математик ялангуяа математик бага боловсролын математик байгалийн ухааны хичээлүүд бол нэлээд бас өөрчлөлтүүд орсон. Гэхдээ энэ өөрчлөлтийг бол би буруу гэж үзэхгүй, үгүй нь бол зөв. Гэхдээ бас агуулгыг бас цааш нь нааш нь бас болох өнөөдөр тийм шаардлага бол бас байгаа. За тэгэхээр энэ сүүл яг та одоо хэлж штэ сүүлийн 3 жилд энэ сургалт бага суур боловсролын агуулгын шинжилж байна, хөтөлбөрүүдийг шинжилж байна, Кембриж гэсэн энэ нэг хэсэг ийм нэр томьёоч хэл явсан. Энийг бол та бас одоо шинжилгээ хийж аваад дэмжиж байна гэж. Гэтэ бас энэ дотор бас сурах хүчгийн чанар гэдэг юм уу, хөтөлбөрийн чанар, багш нарын бэлтгэл энэ төр гэдэг ингээд бас бодох зүйлүүд байгаа хэл та. Тэгэхээр та энэ дээр яг одоо өөрийнхөө хийж явдаг дүгнэлтийг хэлэхгүй. Тий, сургалтын хөтөлбөр бол одоо бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014-15 оны хичээлийн жилээс одоо бага анги дээр нэг жил туршаад одоо хэрэгжүүлж эхэлсэн. За тэгээд дараагийн жил нь бол дунд ангид, энэ жил бол одоо ахлах анги дээр бол энэ сургалтын шинэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж эхэлж байна л да. Гагцсан одоо зүгээр миний харахад одоо бодоход бол одоо хувийн дүгнэлтээр бол бас жаахан яарсан талууд бол одоо байгаа. Гэтэ одоо давталсан. Ягаад гэвэл жишээ нь одоо сая сурах хүчиг гэж асууж байна. Тэгээ сурах хүчиг гэхэд одоо 2014 оны 13-14 оны дээр туршилт хийж явах жилээвэл одоо сургалтын сурах хүчгийг бол 1-р улирлаар гаргаад, 2-оор гаргаад, 3-аар гаргаад, 4-оор гаргаад сүүлд нь бол одоо нийлүүлж нэг сурах хүчиг болгосон. За энэ байдал бол сурах хүчгийн одоо бас чанарт бол би сайнаар нөлөөлөөгүй гэж хардаг юм. Ягаад гэвэл улирлаар салгаад хийчихсэн сурах хүчийг сүүлд нь нийлүүлж нэгдсэн сурах хүчиг болгох гэж бол тэр зохиогчид нэг зунжин одоо их үндсэндээ махаа ийдсэн л дээ. Одоо их одоо ажил болсон. Тэгэхээр бол энд бол ер нь сургалтын хөтөлбөрийг ч тэр сурах хүчгийг ч тэр бас одоо засах сайжруулах одоо ийм шаардлага бол зайлшгүй одоо үүсч байна. Та бол одоо математикийн багш хүн. Тэгээд математикийн 4-5 дугаар ангийн сурах хүчүүдийг бас одоо зохиогчд нь сүүл баг дүнд нь орж ажилласан гэж байна шүү дээ. Тэгэхээр та одоо бол бас сайжруулах хэрэгтэй гэж та өөрөө дүгнэж байна. Тэгэхээр чухам тодорхой жишээлхэд юу ажиглагдаж анхаарагдаж байна. Энэ математикийн сурахаар жишээ аваад бусад сургууль дээр ч гэсэн ерөнхийдөө ямар шаардлага байна. Тэгэхээр ер нь сурах хүчийг зүгээр хамгийн гол зүйл бол ямар юм гарсан бэ гэхээр бид бол тэр 2014 оны одоо манай цөм хөтөлбөрөөр бол гол нь энэ хүүхдийг одоо өөрөө хийдэг чадвар олох гэдэг нь бол гол чиглүүлсэн байгаа юм. Ингээд ирэхлээр бол жоохон нэг одоо гаргасан одоо гол гажуудал гэдэг юм уу дутагдал бол онлын талын асуудлыг шинжлэх ухааны төвшинг жоохон бууруулсан байгаа. Сурах хүчгүүдэд болон сургалтын хөтөлбөрт ч дээр. Тэгэхээр одоо нэг хийх өөрчлөлт бол энэ сурах хүчгүүдийн тэр шинжлэх ухааны төвшин гэдэг нэг чухал юм байгаа. Тэр шинжлэх ухааныхын төвшинг бол сайжруулах хэрэгтэй. Одоо хуучны одоо энэ хөтөлбөр одоо мөрдөж байгаа хөтөлбөрөөс бол тэр арга зүйн талын асуудлыг нь бол авч явах хэрэгтэй. Тэр талын нь бол одоо багш нар ч одоо дэмжиж байгаа. Тэгээ энэ бол ганцхан биеийн математикийн сурах хүчиг гэхэд бол 4-5 дугаарны сурах хүчиг дээр хагасчлаас хойш ажилласан. Та өнөө нэг өдрөлөрлөөр нь хийж байсан. Тэгээд л одоо тэгэхэд одоо тэгээс үлд нь ингээд нийлүүлчихэд сурах хүчиг одоо өнөөдөр 3 дахь жилд ашиглаж байна гэдэг. Одоо ингээд харахад бол бас л одоо дутагдал одоо тийм юмнууд бол зөндөө л одоо харагдаж байна. Бус сурах хүчгүүд ч гэсэн нэг адил байгаа байх. Харин тэрнийхээ алдаа малдаа одоо янз бүрийн зүйлийг бас одоо гарсан тэр гажуудлуудыг бас жаахан засах гээд өнөөдөр би 4 дугаар ангийн 5 дугаар ангийн сургалтын материалуудыг одоо хүүхдийн хичээлээс гадуур ажиллах. За 2 3 дугаар ангийн тасгал ажлын дэвтэр одоо тэр сурах хүчигд байгаа одоо тэр зүйлүүдийг нөхөх одоо байдлаар ийм зүйлүүдийг одоо бас хийгээд явж байна. Багш нарт сургалтууд одоо байнга зохион байгуулж байна. Тэгээ энэ багш нарыг бэлдэх ажлыг бас сайн их хэрэгтэй гэдэгтэй холбоотойгоор би одоо таны бас тэргүүлж байгаа байгууллагын тухай сонирхъя гэдэг. Бага суур боловсролын хөгжлийг дэмжинэ гэж шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага маань чухам одоо яг ямар зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь сургалтууд явуулж гэн хөдөө аймагуудаар явлаа гэсэн одоо энэ нийслэл тенденц гэж байна. Тэгэхээр энэ сургалт маань чухам юунд зориулсан ямар хэлбэрээр хийгдэж байгаа та бүхэн ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа сургалт юм бэ? Тэгэхээр манай байгууллага бол төрийн бас байгууллага л да. Нэг 3 үндсэн зорилт тавьж байгаа. За нэгдүгээрт бол энэ байгууллагын багш нарын мэрэгжлийг дээшлүүлэх. Гэхдээ энэ мэрэгжил дээшлүүлэхдээ одоо яамнаас багш нарын мэрэгжил дээшлүүлэх институтээс авсан зөвшөөрлөөр бол бид нар үнэлгээ хүүхдийн мэдлэг чадварыг үнэлэх болон энэ математикийн шинэ одоо цөм хөтөлбөрт орсон шинэ агуулгууд байгаа.
Тэр шинэ агуулгуудын онол арга зүйн асуудлыг л багш нарт одоо эзэмшүүлэх чиглэлээр ийм сургалтыг одоо хийж байна. Үнэлгээний болон одоо тэр тест зохиох одоо тэр нарийн арга ажиллагааг багш нар сургах одоо энэ чиглэлээр болон шинэ агуулгыг эзэмшүүлэх чиглэлд хийж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд одоо 941 багшид одоо ийм сургалтыг хийсэн. Энэ бол багш нараа л одоо бид нар дээшлүүлэх, мэргэжлийн дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, ер нь одоо шинэ одоо арга зүйд сургах л одоо ийм чиглэлтэй. За хоёр дахь чиглэл бол багангийн багш эдгээр сэтгүүл гаргаж байгаа. Энийг 2010 оноос эхэлж гаргасан. Одоо нэг 67 дугаар гарч байгаа. За энэ сэтгүүл дээр бол бид бас л одоо багангийн багш нарын онол арга зүй болон одоо ур чадварыг дээшлүүлэх чиглэгдсэн, бас хүүхдийн мэдлэг чадварыг улирал бүрийн эцэст одоо бас шалгаад түвшингийн тогтоочдог ийм тестүүдийг оруулсан. Одоо ийм сэтгүүлийг яаж байгаа. Энэ бол захиалга сайтай. Одоо энэ Тэгээ ер нь бол мэдээж нэлээд сонирхолтой сэтгүүл байгаа. Гэхдээ энийг яаж ер нь одоо тараад тийм хүмүүс төрөгдөг. Энэ бол нийтийн эцгийнхүүд танаас авч үзэж болох. нийтийн хэвлэлийн журмаар гол нь бол багш нар зориулсан сэтгүүл. Гэхдээ бас одоо сонирхсон эцэг эхүүд, бас дундангийн багш нар ч гэсэн бас энийг сонирхож бас захиалж уншдаг. Нийтийн хэвлэлийн захиалгаар яаж байгаа. Эсвэл аймагуудын боловсрол соёлын газрын одоо газраар захиалганд дамжиж хүргэгдэж очиж байгаа. Энийг манайхыг ганцхан манайх биш, энэ Монсудар хэвлэлийн газартай хамтарч энийг одоо сэтгүүлийг явуулж байгаа. Та одоо өндөр насныхаа тэтгэврт суугаад хэдэн жил болж байна? Би ер нь 2009 оны сүүлээр л тэтгэврт гараад одоо 7 жил хойш одоо энэ байгууллагад энэ байгууллага дээр дан одоо ажиллаж байна. За бас 43 жил боловсролын байгууллагад ажилласан. Тэгээд тэрнээсээ хойш үргэлжлүүлээд бас одоо зүгээр суухгүйгээр энэ одоо боловсролын салбарт төв нэмрээ оруулъя гэж бодож ингээд одоо бас зүтгэж явсан байна. Би танд одоо бас үзэгчдийнхээ өмнөөс хамгийн сайхныг хүсье. Бас манай ярилцлаганд ирж оролцсонд танд талархал илэрхийлье. За ингээд ярилцлагын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ярилцлагын нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоогийн зочин маань бол Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдийн дэд лам цам нүрдүүл амтан орж ирүүлээд байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч уулзсан танд баярлалаа. За тэгэхээр манай үзэгчид маань бол мэдж байгаа бах. Тэгэхээр энэ намар одоо дарингийн үзэсгэлэнт нууруудын нэг ганга нуурын ус ширгэж байна. За одоо ер нь алга болох ийм аюул туллаа гэсэн ийм одоо мэдээллийг бол манай үзэгчид нэлээд авсан байх. За гэхдээ энэ үеэр бас их олон одоо хүмүүс сэтгэл зүрхэн зориулж хөдөлгөөнүүд янз бүрийн одоо арга хэмжээг зохион байгуулсан байгаа. За энэний нэг нь бол энэ одоо манай Эрдэнэ мандал хийдийн лам ховргууд санаачилсан орон нутгийн бас одоо сэтгүүлч оролцож анхны санаачлалыг гаргасан гэдэг болсон. Тэгээ ийм одоо нэг сэтгэлийн хүч гэсэн ийм аян өрнөсөн байгаа. Тэгэхээр энэ аяны тухай бас үзэгчдэд та тодорхой. Ер нь энэ аяныг яагаад зохион байгуулах одоо зайлшгүй шаардлагатай болоо гэдэг энэ талаас та эхлээд ярихгүй. За та бүгдийг ямар амгалан ялтахяа. Тэгээд Сүхбаатар аймгийн Бурхан шашны төв Эрдэнэ мандлын үүсэн байгуулагчнаас авахулаад ер нь нийтэд тустай, олон түмэнд тустай юу хийж болохоор байна. Тэн дээр дандаа санаа тавьж, тийм санаачлагыг дэмжиж, хамтарч ажилласаар ирсэн байгаа. Тэгээд Сүхбаатар аймагт SP гэдэг одоо орон нутгийн телевиз гэдэг. Тэр телевиз маань одоо сурвалжлагч одон чим гэдэг өгöd анхны одоо санааг гаргасан. Юу гэхээр ганг нуур маань одоо ширгэж байна. Тэгэхээр бүгдээрээ хамтарч сэтгэлээ зүрхээ нэгтгэж ганг нуураа сэргээх талаар одоо арга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү гэсэн ийм одоо саналыг гаргаад тэгэл лам хургууд бид нэр дуун дээр дэмжиж Сүхбаатар аймгийн Бурхан шашны төв Эрдэнэ мандал хийдийн тэргүүлэгчдийн одоо хурал болоод тэндээс эхний ээлжинд ямар ч байсан ганг нуур харагдаад дахий. Тэгээд ямар ч байсан ойр зүрийн ч гэсэн нэг цэвэрлэгээ хийя. Олон түмний одоо уриалж нийтээрээ одоо 9 сарын 11-ний тэр өдөр лусын буудалтай өдөр байсан. Лусын буудалтай өдөр бас лус авдаг харагдахад ойр төхөмтэй байдаг. Лус нойр байдаг гэдэг үздэг учраас
тэр өдөр одоо Ганган нуурын лосовдгийг Дарингорны одоо лосовдыг Алтан овооны эзэн энэ бүгдийг харагдаад дахий. Тэгээд бас олон түмний бүгдийг оролцуулъя гэсэн ийм зорилготойгоор одоо сэтгэлийн хүч ихэлсэн. Энэ маань харин олон хүн оролцож тухайн үедээ бас Уулоо, Алтан овоо, Ламбур эрдний хүчээр сайхан хороо орж огт одоо усгүй байсан нуур маань нүдэн дээр одоо бас нууртай устай болохыг бид үзлээ. Тэгэхээр энэ бол олонний сэтгэлийн хүч гэдэг бол одоо юунаас ч илүү хүчтэй юм байна гэдгийг одоо баталсан бас нэг сайхан баталгаа болж өгсөн юм аа. Тэгэхээр жаахан тодруулаад хэлбэл. За ямар ч байсан эхлээд бас одоо хийдийн лам хуургууд очоод Дарингийн төв дээр хийд дээр бас ном уншлага явуулаа гэсэн. Тэр чухам ямар учир утгатай ном уншдаг юм бол. За ингээд бүрэлдэхүүн сүсгтнүүд энэ төр очсон байдаг гэдэг юм. Ингээд энэ тал дээр нь бас та зохион байгуулалтын хувьд чухам яаж хийсэн бэ? За дөрөнд би ярьсан СБ телевизийн одоо СБ телевизийн маань өөрсдөө мессеж ажилласан. Сошиалаар мөн одоо телевизээр олон нийтийг амарсан үйл ажиллагаанд оролцохыг уриалсан энэ зүйлийг гаргасан байгаа. Мөн Сквадрангийн бурхан төвийн дэргэд байдаг сүсгтний холбоо гэж байгаа. Сүсгтний холбоо маань одоо хүмүүстэй явж уулзаж аливаа үйл ажиллагаа явагдана гэж заавал эдийн засгийн холбоотой тэнд төсөв мөнгөний хэрэг гардаг. Тэрийгээ явж зохицуулж хүмүүстэй уулзаж учирсан. Мөн нийтэд зарласан учраас Улаанбаатар хот Дорнод өөр бор өндөр зэрэг олон газруудаас одоо бид нарын энэ үйл ажиллагааг дэмжиж хандив мөнгө санхүүгийн одоо туслан үзүүлсэн. Ингээд бид нийтдээ нэг 14 хон орчим бэлтгэл одоо базаасны дараа 9 сарын 19-ний өдөр одоо Дарингад очсон. Дарингад очиод бол төрийн дахилгад Алтан дараагаа тагсан. Тагтаа юу гэж одоо бодож залбир тагсан гэхээр яавал Ганган нуур маань устай болж нийт олон бас нэг энэ Ганган нуурынхаа буйныг эдэлж болохоор байна. Яавал нэг Дарган гэдэг энэ нэрний тал нь алга болчихгүй. Олон түмнэрээ энийгээ бид харж баясаж энийхээ ач хөвөлийг авч явж болохоор байна. Ирээдүйн хойч үе маань ямар хэцүү хүмүүс байсан юм бэ? Ганган нуур гэж сайхан нуур юм ширгээсэн байж таа гэж биднийг муугар ярихгүйгээр байлгахын төлөө яавал энэ үйл ажиллагааг сайн сайхан болж сансан зорьсон маань бүтэх хэрэгтэй байна вэ гэдгийг даатгаж Алтан дараагаа тагсан. Алтан дараагааг дахиж явах үед Алтан овооны одоо ингэрт байдаг Жамбад оржилан гээд овооны сүм, овоо сүмийн үүдэнд одоо нэг лусын одоо уртаа амтан гарч ирсэн одоо могоо. Довжооны оруулсан гэсэн. Би юугаар харсан бас. Тэгээд энэ бол бас их сони юм болсон л доо. Тэгээд бид нар босож тэр хайрхны толгой дээр сүү өргөсөн. Тэгээд ингээд цаашаа ороо явцсан. Энийг бол ер нь бас сайнны шинж гэдэг шүү дээ. Яг лус авдаг баясны шинж гэж бас ярих юм аа. Тэгээд бид нар бол бас нэг бэлэг дэмрэлтэй зүйл боллоо гэж бодсон. Тэгээд Алтан овоонд ажил үйлс зорж утсан ажил үйлсээ даатгаж маш олон хүмүүс нийтдээ 100 гаруй хүн оролцсон шүү дээ. Олон хүмүүс байж бүгдээрээ маш хүчтэй залбирч одоо даатгсан байгаа. Ингээд Ганган нуурын дээр очиод хүмүүс нэг хоол ундалцгаад хогийн цэвэрлж явах үед асар хүчтэй тийм аадар бороо орж нуур маань одоо нүдэн дээр дүүрсэн дээ. За тэгээд ер нь яг өөр бас одоо тэнд яг Ганган нуурын хувийн дээр чухам ямар арга хэмжээ хийсэн юм бэ? За бид нар Ганган нуурын дээр бол эхний ээлжин цэвэрлэгээ хийгээд цэвэрлэгээ хийж байгаа дураар орсон. Мөн тэрний дараа Ганган нуурыг лусын аргадах ийм одоо ном уншлагууд байсан. Яг ийм олон 60 орчим лам хуургууд оролцсон ийм одоо хурал ном бол Ганган нуурын дээр болж байгаагүй мөлий. Тэр чинь лам хуургууд нь 60 орчим оролцож байгаа хүмүүс нь 100 орчим гэх ингээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ингэж бүгдээрээ хүчтэй залбирч улсуудыг нарагдах ийм одоо ном хурал болсон. Тэгээд эхний орой бол Бэрэнчимбийн доо буюу хур бороо одоо хүсдэг тийм бурхан багшин айлцсан айл дээр байгаа. Тэрийг одоо номоргууд үлсэн. Маргааш нь тэр нутаг орны лус авдаг эзэд одоо хүмүүс бусын янз бүрийн одоо хүргэсэн одоо юу гэдгийг айлгаж ичээсэн гайд үдгэр учруулсанаас болж лосоодыг нь өвдсөн, хөлдсөн, дайдсан ийм байдаг бол тэднийг аргадах, өвчин зовлонгоос нь хагцуулах, нуур усанд нь буцаж одоо залж ирэх ийм одоо зан үйлүүдийг одоо хийсэ. Энд бол одоо маш олон хүн оролцсон байгаа. Тэгээ бас тэр хавийн малчдын төлөөлөл тэгээд одоо Сумаар нутгийн хүмүүс уугуул иргэдэн тэгээд ингээд
бас эрдэмийн хүмүүс ч оролцсон юм билээ. Ярилцлага болсон гэжсэн. Тэгээ ерөнхийдөө ер нь ингээд дүгнээд үзэхэд энэ гангануур ер нь яагаад ингэ ширгэж байна гэж ярьж байна уу? Хүмүүсийн санааг тоомлж хэлвэл юу яригдсан бэ? За ер нь бол бид бол эхлээд юу гэж бодож байгааг нэг хэлж л да. Бид бол одоо юу гэж бодож байгаа нэхэр гол нь л хүний буруу харьцаа. Бидний нөгөө юу гэдгийг муу сэтгэл, муу явдал, муу үг яриа гэдэг юм уу? Энэ зүйл одоо тэр ус авдаг буюу ганган нуурын эцдийн айлгаж ижих гол юм боллоо гэж ингэж бодож байгаа. Юугаар ер нь хүйтэн сэтгэл гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаард нь бол тэр цаг агаарын одоо янз бүрийн дэлхийн доллар гэнэ үү, элсний нөлөө гэнэ үү, ийм нөлөөснийг бол бид үсэхгүй эрдэм байгаах, эрдэмжид судалж байгаах. Тэгэхээр бол ийм хүчин зүйлүүд байгаа. Тэр дундаа хамгийн гол юм нь бидний энэ буруу харьцаа, хүйтэн сэтгэл гэдэг юм бол ганган нуурыг ширгээсэн ийм болгосон. Урд нь олон жил ган болж байсан ганган нуур ширгээгүй шүү дээ. Маш олон жил 7-8 жил дараалал ган болж байгаа ганган нуур ширгээгүй. Ягаад тэгэхээр ер нь бол Бурхны номон дээр ингэж байдаг. Тухайн орон нутгийн хүмүүсийн буян нүгэл янз бүрийн хийж байгаа үйл байж байгаа байдлаас шалтгаалаад тэдгээр хүмүүсийн эдлэгдэхгүй гэдэг юм бол байгаагүй юу гэдэг нь тэгж хамаард юм аа. Тэгэхээр бидний нийтийн буян гэдэгт ороод ирэхээр ганган нуур тэргүүтэй ийм сайн сайхан юмнууд маань байхгүй болох ийм аюул тулгардаг юм байна. Тийм учраас сэтгэлээ сайн болгож эргээд энэ ганган нуурын сэргээх тал дээр бол маш чухал арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй юм байна. Тийм учраас аян маань одоо нэр өгсөн юм тий. Одоо нэрлсэн шүү дээ. Сэтгэл муу сэтгэл ямыг муу болгож болдго юм бол сайн сэтгэл яагаад юмыг сайн болгож болдго юм бэ? Энэ дээр хүмүүс яагаад сайн сэтгэлээр нэгдэж болдго юм бэ гэдэг ийм зүйл гол байсан. Тэгээд түрүүн таны асуусан асуултанд одоо эргээд ороход нөгөө тэн дээр одоо бид нар энэ олон зан үйлүүдийг хийхээс гадна малчдыг уулзуулж нэг одоо ярилцж чадсан юм байна. Урд нь бол ганган нуурын чуулган гэдэг олон үйл одоо сумын төв дээр, аймгийн төв дээр зохион болгожсэн боловч малчд маань ирж оролцоог байсан. Яг тэргээр мал сэргээ хадгалах тэр цаг зав нь гардгүй ч юм уу. Яг газар дээр нэрээд ирэнгууд хүмүүс ирж оролцсон. Тэгэхээр ер нь бол урд хүмүүсийн малчд нөхгүй байна, мал ихтэй л ерөөсөй байхгүй болгоод байна гэжсэн бол малчд бид нар нүүхт бэлэн байгаа. Энэ дээр төрийн зохицуулалтаа хийгээд өгөөч гэдэг юм ярьсан шүү дээ. Тэрнээс хуучин урд нь мэдээлэл авч явахдаа ерөөсөө малчдны эсэргүүцээд байгаа юм байна гэсэн. Тийм ойлголттой байсан. Бид нар төрж ирсэн. Тэгвэл малчд бол нүүе гэж байна уу? Тийм нүүе гэж байна. Яг гэвэл тэр алууны хүмүүсийн харалдаа байна. Чуулга хийгээд ингээд юу хийгээд хилцүүлэг хийгээд малчд ирэхгүй шүү дээ. Тэгэхээр эдгээр эсэргүүцэж байгаа гэсэн үг гэсэн. Ийм яригдчихсэн. Гэтэл яг газар дээр очиод ярангууд малчд хэрвээ зохицуулаад өгвөл бид ганган нуураа ширгээг санахгүй байна. Нүүе гэж. Ийм л юм ярьж байна. Тэгвэл бас нэлээд бас одоо юу гэдэг амжилттай гэдэг юм аа. Ер нь бол яг ингээд сэтгэлээрээ ингээд оролцсон хүн бол сэтгэлээсээ харьцаж хандаж байгаа учраас энэ юм үр дүнд хүрсэн гэж бид санаж байгаа ихний хэлж байна. За би тэгвэл бас нэг зүйлийг асууя гэж бодож байна. Тэгэхээр та бас бити эмзэглээрэй. Тэгэхээр яг хэдэн дамнаар ном уншихаар ганган нуурын ус дүүрчдэг юм уу гэсэн юм би бас сайтнаас уншсан учраас тэгж асуугаад байгаа. Тэгэхээр одоо таны ярианаас сонсоход бол хүний эхлээд та бүхнийг бол тэр олон түмний сэтгэлийн бэлдсэн байна л гэж ингэж ойлгож болох уу. Тэгэхээр одоо бас нэлээд хэдэн талаар л хөөцөлдөд байна шүү дээ юмнууд. Тэгэхээр энийг ер нь яаж бид нар нэгдэг гэж нэг энэ ганган нуурыг аврах гэдэг дээр бол хүн бүхний санаа байгаа. Тэгтэл би зүгээр одоо манай лам хоргууд бол сэтгэлийн талаас нь хүний сэтгэлийг бэлэн болгох талаас нь гэдэг юм уу. Өөр одоо зохион байгуулалтын аймаг орон нутаг яам одоо ганган нуурыг аврах хөдөлгөөн энэ төр гэдэг ингээд их олон зэрэг яваад ах шиг байна л да. Тэгэхээр энийг одоо нэгдэх нэгэвэл дахиад л хүн одоо сайн сэтгэлээр нэгдэх хэрэгтэй гэж ойлгож болох уу? Тэгэлгүй. Цаад зоригдох нь нэг юм чи. Ерөөсөө ганган нуурыг явал аврахаас сэргээхөв. Өнөөдөр ганган нуураа бид нэр харж яа сэтгэлээ байсгаж тэр байгаль экологийн талаас зохицуулгыг нь бүрдүүлж авч байж чадах. Ирээдүйд яаж энэ байдлаар нь хүрэж өгөх гэдэг гол зорилго яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр бол энд эрдэмтд нь байна уу, яам нь ярина уу, одоо орон нутаг нь байна уу, лам хуургууд бид нар байна уу, бүгдээрээ бид нэг сэтгэлтэй байгаа. Энийг зохион байгуулалт нэгтгэж чаддаг нэг байгууллага одоо заавал байх хэрэгтэй байна. Бид энэ юм хийж байгаа хүмүүс бүгдээрээ энийг өгүүлж байгаа. Энэ аймаг орон нутагт байх хэрэгтэй шүү дээ. Би нэг тийг сандаг. Улаанбаатараас нэг ууж ганган нуурын төлөө юм хийгээд очихэд аймагт нь хүлээж авдаг, сумд нь хүлээж авдаг. Тэгээд хамтарч явж байгаа. Юмаа нэгтгэдэг, дагдаг тийм үү. Тэрийг одоо очиод уулздаг хүн нэг байдаг, цаана хийдэг албан байгууллагын юм нэг байдаг. Ийм л байхгүй бол олон газрууд олон хүмүүс санаачлаад юм хийж байгаа. Энийг ерөөсөө үүсэх арга байхгүй. Чи юу гэсэн хүн өөр сэтгэлээсээ л хандаж юм хийж байгаа шин.
Тэгээс би нэг лам хуурах гэл эрдэмтэд юмыг яагаагүй тэд нар хийж чадахгүй гэж хэлж болохгүй. Ягаад гэвэл эрдэмтэд өөрсдөө тэгвэл эрдэмтэд одоо бусад зохион байгуулж байгаа хүн нэг хэдэн лам нарын хүчээр чинь ус нэмсэн юм шиг гэж бас ярьж болохгүй юм байна. Ягаад гэвэл эн чинь тэр өдөр маш олон хүн одоо залбирч сэтгэл санаа нэгдсэн шүү дээ. Тэр хүмүүсийн сэтгэлийн хүчээр тэр хор бороо орж ган нураа нэг удаа ч гэсэн тэр хүмүүс нэгдэж зөв юм дээр залбирсан учраас буюу хураасан. Буюу хураасны өрөөр энэ хүмүүс хэдэн жил харагдъя гэж одоо тэгж дүүрсэн ч юм билүү. Тэрийг би мэдэхгүй шүү дээ. Тийм байна. За одоо сүүлийн асуултыг асуу. Сэтгэлийн хүч гэдэг энэ аянаа үргэлжлүүлээд бас хандын тоглолт хийх гэж байгаа гэж би ингэж бодлоо. Тэгэхээр энэ чухам одоо ямар зорилгоор хизээ яг ямар одоо байдлаар зохион байгуулагдах энэ талаар та мэдээлэл. Сэтгэл хүчтэй гэдэг бид нар төрөөчийн үйл ажиллагаараа харууллаа. Хүмүүс одоо үзлээ. Тэгэхээр энэ ингээд зогсчих болохгүй байна гэдэг дээр санал нэгдсэн. Ингээд Улаанбаатар хотод 11 дугаар сарын 25-ны 19 цагаас бүхий өргөөнд гаг нураа аврах сэтгэлийн хүч гэдэг хандивын тоглолтод зохион байгуулна. Энэ дээр бол ер нь нэлээд олон хэсэгтэй л дээ нийтдээ 108 лам аваргад оролцож Алтан оны сан сэржим тахилыг уншиж гаг нураа гаргадах ном орно. Мөн гаг нуурын дуудлага гэдэг тэрийг уншина. Нийтээрээ гаг нурдаа зориулж дүнчүүр маань хөгжөөд мөн урлагийн тоглолттой. Энэ дээр одоо бас нэг юм ярихад бол бидний энэ тоглолт хийж байгаа гол зорилго бол одоо гаг нурыг тойруулаад гашаа босцсон байгаа. 6.7 км. Тэрийг бол төрөөс босгосон. Босгож байгаа. Дараач. Тэрний гадна талаар ногоон зурвсын гашаа гэж 100 юм уу 150 орчим метрийн гадна талаар гашаа одоо босгох хэрэгтэй байгаа. Энийг бид нар километрийн тооцож үздэг нийтдээ 15 орчим километр. Тийм том гашаа. Усны их үүсрүүдтэйгээ тэгж орол гашаа босгох хэрэгтэй байгаа. Энийг бид гол босгох гэж байна. Гэхдээ энийг бол нийтээр ингэж үргэлжилсэн гашаа биш. Хүн өөрсдөө боломжоор нэг өнө хоёр гашаа худалдаж авах. Ингээд хүн өгөөд гэр бүлээрээ ч юм аваад өгчих боломжтой. Менежментийн ийм байдлаар хийж байгаа. Тэгэд энэ ногоон төслийн танилцуулга, энэ гашааны танилцуулга тухайн яг тэр тоглолтын дээр явна. Тэнд хийгдэх юм байна. Одоо хийгдэж байгаа. Тэр төсөл нь одоо хийгдэж байгаа. Ингээд явж байгаа. Мөн манай нутгийн маань Соёлын тэргүүний ажилтан Мөнхбат гэж анд дотор морд болдог нэг залуу байдаг шүү дээ. Анд дотрын мөнхөө тэгээд энэ одоо залуу гол зохицуулаад сайхан урлагийн тоглолт болно. Мөн өртөд одоо сонсож байгаад яруу найрагчд маань бас медаль өргөнө гэж ингэж одоо юугаа сэтгэл саналаа ирүүлсэн байлээ. Инхээр энэ бол 11 сарын 25-ны өдөр бол ган нуурын ирээдүйд нь том тус болохоор ган нуурын төлөө өгсөн сэтгэлтэй Монгол хүн бүрийн өнөөдөр бол зөвхөн Сүхбаатарын уугуул би бол тэгж тийм жижигрүүлмээр байна. Ган нуур дэлхийн нуур шүү дээ. Тийм учраас энэ Монгол дотроо Дарингих гэдэг юм уу, Сүхбаатарх гэдэг юм уу, зүүн бүсийг гэдэг юм уу энэ тийм биш ээ. Ган нуурыг гэсэн сэтгэлдээ хүн болгон энэ дэрж оролцоороо нэг гашаач гэсэн биднэрт өнөөдөр маш хэрэгтэй байна. Нэг одоо билетийг аваад тэрхэд та өөрийнхөө сэтгэлийн одоо хандив болчих байгаа гэсэн. Энэ бол ган нуурын гадна талд очиод тэр ногоон зурвасыг байгуулах үйл ажиллагаа зарцуулагдана л гэж. Ингэж одоо ойлгож байна. За тэгвэл одоо сэтгэлийн гэдэг хязгааргүй сэтгэлийн хүч бүрч одоо илүү хүчтэй. Тэгэхээр та бүхний энэ сайхан зорьсон ажил сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ингэж өрөөй. Тэгээ хамгийн сүүлд нь хэлгээд үнэн сэтгэлийн үгээс гангад хамдаа залбирээ. Үр хойч бидэндээ эргэж нэг ирээч. Үнэн хүчийг үзүүлэгч алтан овоондоо даатахыг үүзэн хөхнөр эргүүлж бидэнд хайрлаач гэдэг ийм үгээр өөрийнхөө энэ удаагийн яриаг дуусгая. Тий, за тэгвэл одоо нөгөө буян даган баясна гэдэг шиг таны энэ бас залбирч байгаа юмд бид бас даган баясж байна. За баярлалаа. За танд баярлалаа. За ингээд өнөөдрийн ярилцлагын нэвтрүүлгийн дугаар маань үгээр өндөрлөж байна. Дараа 7 хоногт дахин уулзлаа баяр та.